Эрүүс хамгаалагч Сүмбэ агсныг амиа алдсны дараа энэ цагийн жинхэнэ баатар байсныг бид хожуу мэдсэн. Түүний нэгэн адил өргөсөн тангарахтаа үнэнч байж амьд үсэн албандаа үнэнчээр зүтгэж яваа чимээгүй баатарууд Монгол улсад олон байна. Аюул ослын өмнөөс амь насаараа дэнчин 50 зүтгэдэг усчин аврагч залуусын талаар бэлтгэсэн мэдээллийг хүргэе. Усчин аврагч эдгээр залуус өнөөдөр Буйр нуурт 20 хоног шумбалт хийж нуур тосолдсон 2 иргэний цогцыг хааж байна. Салхигтэй өдөр нуурын ус хүчтэй давлгаалж завийг нь хөмөрхөөс наагур болж байна. Дээрээс нь цүн төрж нуурын ус булангартай байгаагаас 20 см-ээс цааш зүйл нуурын гүнд харагддаггүй. Гараараа тэмтэрч голдуу хааж байна. Өнөөдрийн даврах тусгай анги Дорнод аймгийн онцгой байдлыг нийлсэн 16 аврагч залуу үр гүйцэтгэж байна. Аврагчид нуурын гүнд шумбахтаа усны хувцас хүчилтөрөгчийн боллоо, зуултуур, гүний эмчигчгээд нийтдээ 25-аас 30 кг хувцас хэрэгсэл биедээ зүүж нуурын усны гүнд шумбаж байна. Дээрээс нь усны даралт нэмэгдэн нэг удаа нуурын гүнд шумбалт хийхдээ ойролцоогоор 30-аас 40 минутыг зарцуулаад усан дээр гарч ирж байна. Яг миний нэмсэн хувцас яг мэрэгжлийн аврагчийн усны гүнд үр гүйцэтгэх зорилттой хувц, шумбалтай хувц гэж. Тэгээд энэ комиссатор доторх хувц, хувц нь бол хуурай хувц гэж авах нэвтрэхгүй. Тэгээд энэ боллон дээр хоригдсон регулятор гэж ярьдаг энэ зуултуур, 2 запас зуултууртай. Тэгээд гүний заалт хэмжүүртэй ласт гэж орно. Одоо хөлийн нэмэлт цэлвэр. Тэгээд нэг энэ ийм багц хэрэгслийг ашиглаад доош шумбанд. Одоо нэлийн юм уурж зүүдэх юм ба штэ. Ер нь хэдийн хэлэх юм? 25-30 кг. Бүх хувцас хэрэгсэл нийлээд үү? Тий. Тэгээд дээрээс нь одоо усны даралт нэмэгдэнэ. Усны даралт чинь агаар мэндэлийн нэг 10 м тутамд нэг нэмэгдэнэ. Тэгэхээр 20 м-ийн үн чинь 3 арц суурийн даралттай гэсэн. Хамгийн гол бэрхшээл нь юу вэ? Шумбахад уу? Цаг агаарын байдал, улирал. Тэрнээс шалтгаална. Хүүтэн байвал их зүг. Ялгаагүй л дээ. Үйлчсэн бид нар цаанаг гаргаад лоош шумбалтаа явж байдаг юм чи. Буйр нуурт өнөөдөр үр гүйцэтгэж яв 16 аврагчийн дунд хэдэн жилийн өмнө хөвсгөл нуурт унсан машинд дэгээ хийж татаж гаргаснаар хөвсгөл нуурт олон тонн шатхуун бохирдохоос аварч чадсан 2 ч аврагч ажил үргээ гүйцэтгэж явна. Талигачтайгаа цогцыг хүлээн нуурын ирэг дээр өдөржин суух арга гэрийнхний хувьд ганц итгэл найдвар нь эдгээр аврагч залуус болжээ. Энд ажиллаж байгаа одоо онцгойгийнхан энтрийн ажиллаж байгаа хүмүүсийн талаар одоо юу хэлэх вэ? Онцгойгийнхан бол яхаа яддаг талаас ажиллаж илэн өргөх сүм юм чинь бас тэгэл ядарчлах байлгүй тэгээд олныг л ажиллаж байгаа юм чинь. Буйр нуур ойрын үед салхигтэй байгаагаас давлгаа нь хүчтэй байна. Дээрээс нь усан тосолцсон хүмүүс нуурын яг аль хавцаа унсан тодорхойгүй байгаа учраас авран хайх ажиллагаанд хүндрэл учирч байна. Гэхдээ аврагчид 19 хоног дээрээ цогцос эрен хайх ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.